яг таны асуултанд хоёлаа илүү их баланстай хариулах хэрэгтэй л дээ. Өнөөдөр яг нэг өнцгөөс хүмүүс намайг залуус гэж хэлээд байна. Нөгөө талаас надаас илүү овогтой 6-7 насаар дүү хүүхдүүдээс очиод залуу биш гэж дүгнээд байна. Намайг хиттэй гэдэг мэдэхгүй учраас. Тэгтээ яг энийг нууцсан дээр байна. Тэгээд хин асуумаар санагдаад байна. Тэрийг нууцлах тийм. Юу н харагдж байгаас нэг 7 юм 8 нас нэг шүү. Манай амжилтын ууцаар хүртэл топ модель од гэрэл таяр хөшөрөхгүй маа гэж хэлсэн. За, яг зүгээр сэтгэл зүйч хүн гэж байгаа зүйл хүн заавал бүгдийн туулчаа зөвлөгөө өгнө гэж юу ах вэ? Тэгвэл одоо 60-70 гарч иж одоо сэтгэл зүйч болох ёстой юу гэсэн одоо нэг бодлын тэмийг асуух гэх юм зүйл. Өнөөдөр Монгол сэтгэл зүйч хийж байгаа маш олон өсвөрчүүд байна. Бараг масс нэг л үү? Альберт Эйнштейн их гоё хэлсэн байдаг. Сэтгэл зүйн зөвлөгөө гэдэг маань заавал бүгдийг үзэж туулах гэдэг байгаа биш. Энэ бол өнгөрсөн 100-д амьдарч ирсэн сая хүмүүсийн бодит амьдралаас гарч ирсэн тэр туршлагыг л тухайн хүндээ тооны зам байдаг. Насгүй ажил мэргэжлийн зориулж өгч байгаа зөвлөмж. Тэрнээс биш зөвхөн өөрийнхөө амьдралаас өгөөд байгаа зөвлөмж одоо өөрийнхөө сэтгэл зүйн шинжилгээ хоног гэж хэлэх байдаг. Тэ зүгээр нэг угаархад манайд бол яг босны дараа ийм мэргэжлийг илүү сэтгэлээсээ идвэсэн гэж би хэлмээр байна. Энэ бол ингээд өөрчлөлт гэсэн үгнээс хадгалсан болов гэж боддог. Одоо ингээд эхний нөхөр хоёр тустай ингээд болцоо би дандаа хүүхдээ би өөр аав хүн учраас нэг ч гэсэн би салаасаа нэг ч сүртэй өчрөөсөн гэж заримдаа хүүгээ цэцэрлээс наа. Тэгээд цэцэрлийнхаа нөгөө хиний ээж хиний ааваа гэдэг шиг бүгдийн танил ээж аваад бүгднийх нь амьдралын барагцаатай болцсон. Тэгээд маш олон ээжүүд чинь single mom болоо ганц бие ээж. Тэгээд хүүхдүүд би өөрөө яаж хат байх хүүхдээ цэцэрлээс надад байхгүй. Тэр үедээ би асар боломжтой. Энд чинь хүүхдүүд тэгэл намайг харахтаа миний хүн надад ирж байгаа аав асуух үе. Тэр болгоныг харахтаа яг нийгэм би хардаг л да. Монголоор дөрвөн улс төр, уул уурхай бизнесийн байгууллага дээр зөвхөн одоо хувийн хөгжлийн талаар авах ч юм уу. Энэ зүйлийг харахтаа би хэмзгэлдэг. Тийм ч учраас өнөөдөр Facebook дээр яагаад цаг гаргаад хүмүүсийг залхатлан гэр бүлийн талаар бичээл, эрх хамтын талаар бичээл байна гэдэг. Өнөөдөр гэр бүл хортой сайхан байх, нийгэм өөрөө сайхан байх. Хүүхдээ хүмүүжээ сайн байх юм бол бидний Монголын удирдагч нар сайн амжилттай байх гэж. Таны хийж үзсэн хамгийн хэцүү ажил юу? Хамгийн хэцүү ажил нь яг одоо хийж байгаа ажил юм гэхэл би өөрөө сайн сэтгэл зүйч магтдаг. Гэхдээ хүмүүс болохоор намайг тэгж боддог гэж би хардаг. Таасаа асуусан та амжилтанд хүрэхэд юу нөлөөлсөн бэ гэж. Нэг л үг байдаг надад яг нэг л. Миний ярьж байгаа үгсийг миний ажил амьдралын үйлдэл няцаахгүй байх хэрэгтэй гэсэн. Яг одоо миний амьдралын зарчим юм. Зургатаар нэг сайхан юм ярьчаад очиод эхнэрээ хайрлаж чаддаггүй. Зургатаар хүүхдээ хүмүүжүүлэх зүйлсийн талаар ярьчаад хүүхдээ хүмүүжүүлж чаддаггүй бол би ингэж ярьж яах. Тэгээд хийж байгаа хамгийн хэцүү ажлаа хийгээд бас өөрөө бас хийж зүг байна. Ярьж байгаа шээ, зөвлөж байгаа шиг л амьдрах хэрэгтэй. Тийм ч учраас маш боломжтой ханддаг хүсдэг. Өөр яаж тайван байх вэ та? Жишээлбэл барай хийдэг хүн өдөржингөө хүний өвчтөд би ярьж байгаа өөрөө гатган бушуу хүний өөрөө тэгээд айлгал та өөрөө яаж хийх тохиомж болох вэ? За. Хүүхэд. Хоёр. Гэхдээ яриад ерөнхийдөө хамгийн оройдоо ихэд 4 өдрийн ажиллаад дуусаа шүү дээ. За өнөөдрийн болохоор би эхнэр хүүхдүүдээ нөгөө baby sky амралтын газар амраацсан 10 оногоор өнөөдрөөс ингээд чөлөөтэй байна. Тэрнээс яг нөгөө цэцэрлэг 5-аас тагна шүү дээ. Би гэлгүүр нэг цаг төвчнө. Тэгээд 4 гэж ажиллаад дуусгаад тэгээд нэг орой 11 хүртэл хүүхдүүдийг сайхан эрхлэндээ. Тэгжиж ер нь хамгийн стресс байхгүй болох чинь. Би бододгийн стресс бүхэнд байлгүй байх уу. Өнөөдөр ингээд интернетээр би юм бичин, зургатаар юм хийн, хүн болгоно нөгөө харагдж байгаа харж хараа
хинч намайг бүрийн өвчтөд ингээд турхаа ингээд зовоо явж байгаа мэдгүй хинч намайг 10 хэдэн жил сурцсан гэж мэдгүй харагдж байгаагаар хараа интернетээр мэдгүй. Тэр болгоныг яаж стресс эсвэл ажлын стрессийг ч юм уу хамгийн сайн хангах хүүхдтэй ирэхлээр юусэл нэг ноцолтоо ингэж байгаа юм уу стресс болоод. Тэгэл тэгж юм маш ядар. Танай ихнэр нөхрийнхөө юунд татагцсан гэж хэлдэг вэ? Манай их миний ярианд л татагцсан. Ер нь миний үйлчлүүлсэн цэцэн надад ялдаг. Миний үйлчлүүлсэн гэдэг нь гэхээр ямар ч уур хүндэлтэй байлаа гэсэн ингээд тантай уулзаад нэг 10 минут ярихаар тайвширчдаг юм а гэж ярьдаг. Манай найз нар ч гэсэн ихтэй. Ер нь тэгээд магадгүй лекс сууж байгаа хүмүүс ч гэсэн яг үүгээр хэлдэг. Яг нэг таны ярианд уусчихдаг гэж хэлдэг. Энэ ярих чадрыг яаж ингэж сайжруулах вэ? Жишээлбэл 10 жил гадаадд байсан хүмүүс баасаа байчлаа эсвэл олон жил болчлоо гэж мөрөө хазаа хэлний явуулж ирчдэг штеп. Яг үнэхээр би тийм байсан. Манай ихнэр намайг тийм монгол лишээр ярьдаг гэж хэлдэг байсан. Тэнгүүч ирж яхад бол. Тэгээд би асар шүүмжлүүлдэг байсан учраас асар тавтдаг байсан. Одоо ч гэсэн миний хийдэг юм 3 минут гэдэг зүйлийг би амьдралаас одоо хүртэл авч яваа. Намайг манай ангийн багш хэлж байсан. Хамгийн сайн илтгэгч хүн 3 минутыг амьдралдаа зарцуулах хэрэгтэй. Тэр нь 0-д ороод одоо та хүн дээр бизнес хийлээ гэж бодъё л да. Зөвхөн нүүр хэсгээ ингээд бичээд ямар нэг лекц ярина л гэсэн. 3 минут хугацаанд. Тэгээд дараа нь тэрийг харна. Их хүмүүс юу гэдэг гэж өөрийнхөө царинаас ичдэг. Ямар муухай нүдний хувиралтай. Ямар муухай хоолойтой, ямар ч хүн нүүргөө голуулдаг. Тэрийг бодох хүртлээр давталт хий гэж хэлж байсан. Тэгэхдээ би болцсон одоо хүртэл давтдаг. Тэгээд сонсоод нарамбаа чи ямар суулгад ашиглаж чинь тэр суулгыг бойл гэж өөртөө эсвэл ямар англи үг хэлээд тэрийг бойл нэг юм хүсвэл. Гэхдээ би ийм байгаагүй. Сургуулийнхаа бүх юмараа номер 1-т хүүхэд байлаа. Хамгийн муу сурдгаараа, хамгийн намхнаараа, хамгийн лүүзер буюу хамгийн гоожураараа. Баг сургууль багтай. Тий. Яг тэгвэл би ангийнхнаас толгойж ичэхгүй хүүхэд байсан. Ангийн багш гайхт одоо тийм 90 оны ихэнх үед одоо тэгжил их зоддог байсан юм бахта. Манай ангийн багш намайг нүүр нүдгүй зоддог байсан. Хөвчтэй гараараа шүү. Айгуу тоцсон. Тэгээд багшаасаа айгаад их муу сурдаг. Ээжтэй болохоор ингээл ээхээ ихгээ уншдаг. Багшигаа ангуудаа ээхээ ах гээд уншдаг хүүхэд байсан. Тэгээд жижигхэн биетэй юм болно голод биш үү чаавас. 8 дугаар ангид нэг ном уншиж ирсэн. Тэр номон дээр 2 ном байсан. Нэг Америк үг надад өгсөн. Би хүүхдтэй англи хүүхдтэй хүнсдэг ус учраас англи хэлийг сайн байсан л да. Тэгээд тэр 2 ном нэг нь болохоор доктор Мартин Лютер Кингийн ном байсан. Тэр номон дээр нэг нь түүх өгсөн. Бүх зүйлс боломжтой гэсэн нэг зүйл байсан. Яг энэ хэсгийг та ярьсандаа заавал оруулаарай. Бүх зүйлс боломжтой. Хэрвээ чи чин сэтгэлээс хүсвэл өөр ирэхгүй зөвхөн тавмаар эвгүй нэрхтэй ч юм уу таагүй хөдөлт төрүүлдэг хүн гэж байдаг. Тантай таарч байсан байгаа. Манай ихнэр шууд хараад мэддэг намайг ажлаас орж ирэх. Яг би одоо 2 хүнтэй л уулзж байгаа шүү дээ. Нэг хүнтэй хамгийн удаанд цаг шунууд уулзсан шүү дээ. Манай ихнэр намайг харж ясан хүн байсан юм шиг хэлдэг. Тийм хүн би асар хүнд. Яагаад энэ хүн юм болоо гэхээр ерөөсөө л өөрийгөө уудлаа баг. Зүгээр хадгалсаар яваад байсан байгаа. Би өнөөдөр ийм хүнд болсон байсан. Хүмүүс энэ аяг 250 г жинтэй аяг нэг цаг барихад би ядархгүй. Нэг өдөр барих юм бол гарс үлдэн шүү дээ. Энэ жиндээ биш. Удаан барьсан учраас яг энэ ч нөгөө хүмүүс чинь жижигч бай томч бай асуудлыг барьсаар байгаа. Өөрийгөө амар болгоцсон. Тэгээ гайхдаг. Өнөөдөр хүмүүс юу хүсэж байгаа нөхөрөө зүгээр л хамгийн энгийн шийдлийг хүсэж хин нэгнээс шийдэл. Би нөгөө талаараа бөө үзмжтэйг буруутгах гэж хэлээгүй шүү. Яг гэвэл энэ болгон чинь тухайн хувь хүмүүрийн итгэл үнэмшлийн асуудал. Би бөөнөрийг үзмжнийг буруутгах чадах. Зүгээр тэнд очиж байгаа хүмүүсийг бас буруутгах гэсэн. Зүгээр л миний хүсэж байгаа зүйл амьдралынхаа удирдлагыг та өөрөө авах хэрэгтэй.
Сайхан жаргал сайхангаа далаа хамтаа ярьсан таарсан. Сайн өдөр гэж, сайн муу өдөр гэж байхгүй гэсэн санааг илэрхийлсэн. Өнөөдөр яг амьдралынхаа төлөв өгсөн хүмүүс би ямар их хардаг гэж санав. Жишээлбэл 2 дахь өдөр муу өдөр гэсэн машин авахгүй. Машинаа хямдч чаддаг. Би зүгээр одоо уншигчдаас асууя л да. Та лалын шашинтай, та буддизмын шашинтай, та христийн шашинтай, та ямар ч шашинтай байж болно. Гэтэ таны итгэж байгаа тэр бурхан за маргааш нэг загсны ордных нэг муу өдөр бүтээхтэй нэг муу өдөр бүтээх бурхан байх болно. Машингийн асуулт. Тэгэд хүмүүс орд уншдаг. Бодолд одоо сүултээ биеийн амьдралын 6 бизнесийн 6 хийчихтэй. Тэгээ одоо маргааш муу өдөр өнгөт өглөө босоод за муу өдөр дөө гэл тэгэл нэг жаа муу өдөр бол мөтгүй шүү дээ. Нэр муу өдөр бүтэн өдрийн турш нөгөө өдөр муу өдөр гэж бодоод нэрэл өдөр нь муу болдог. Тэгээ би энэ битгий гэж хэлж амьдралын төлөө өөрөө авах хэрэгтэй. Өөрөө авахын тулд сэтгэл зүйчтэй уулзах хэрэгтэй. Сэтгэл зүйч бол сал гэсэн битгий сал гэсэн зүйлөө бид нэр хийж өгдөг юм шүү дээ. Тэр хүнтэй ярилцсан маш олон шийдлүүдийг олон талаас нь харуулж өгч जैन тэр хүн шийдвэр гаргана шүү дээ. Тэгээ нөгөө талаас энэ бол хамгийн эрүүл алтмал гэж би бодож байна. Дандаа үзэл YouTube кино байдаг уу? Бага. Галаар шалгагдсан хайр гэдэг Америкийн кино байгаа. Английн Fireproof. Тэгээ энэ киног би сэтгэлээр унах юм заавал үзтээ. Бүр заавал тэнцээ ир хүн гэр бүлээ авч үлдэхийн төлөө яаж тэмцэж байгаа. Эхнэр нь түлхээд байхад яаж гэр бүлээ авч үлдэхийн төлөө тэмцэж байгаа. Тэр залуугийн түүх гардаг. Тэгээ эхнэр нь хамгийн сүүлд нь нөхрийнхөө онтой гаргаж байгаа золиосыг нь ойлгоод тэр гэр бүл нэгдэж байгаа. Гэтэ энэ гэр бүлийн талаарх маш олон жижигхэн детайл зүйлсүүд гаргаж байна. Тэр кинон дээр багийнх нь харахад хэлж байгаа юм л да. Давс Перц хоёрыг чи үргэлж хамт байх нь хардаг. Тэгээд Давс Перц хоёрыг цавуугаар наалч. Наалтан батар буцаагаад салгая. Аль нь одоо цавун түлэгдээ муу хоолцсон. Аль нь зүгтгэж салцсан сал. Одоо муу хоолцсон. Хүмүүс салхтаац яг тийм биш одоо тайлбарлаж байгаа. Маш энгийнээр үзэгчдэд гоё санагдсан. Гайхамшигт. Ярилцлага хүмүүс өглөөж уншиж магадгүй, өдөрч уншиж магадгүй. Тэгэхээр уншсан цаг мөчтойгоо эерэг бодол тээх байх. Тэгэхээр төгсөлт нь болохоор та хин нэгний гоё ишлэл хэлж байгаа. За би өөрөө хандлагатай байдаг шүү дээ. Маргааш гэдэг тэр өдөр танд ямар сайн сайхан зүйлс авчирч байна хинч таашгүй. Өнөөдөр муу өдөр байлаа гэд амьдрал тэр чигтээ муу биш. Маргааш амьдрал ямар сайхан